Монгол улсын гавьяа тамирчин Мандах Наран Бразилийн Олимпийн чөлөөтөхийн 65 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд цаг дуусахтай зэрэгцсэн 7-6-гийн харьцаатай ялж байлаа. Гэвч шүүгч түүнийг барилдааны төгсгөлд оноогоо хамгаалсан хэмээн үздснээр нэг оноогоор торгон Узбекистаны бүх ялалтанд хүрсэн юм а. Улмаар Монголын дасгалжуулагчид шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн дивжээндэр хувцас тайсан нь дэлхийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний анхаарлыг татаж шууг андигдэж байлаа. Дасгалжуулагчдын энэ үйлдэлийг дэлхийн бүхий нэгдсэн холбоо зөв бус авир гаргасан хэмээн үзэж Монголын чөлөөтөхийн холбооноос 2 дасгалжуулагчийнхаа дотоод болон олон улсын тэмцээнд оролцох эрхийг 2 жилээр хасах шийтгэл ногдуулсан. Харин дасгалжуулагчид үүнийг эсэргүүцэн олон улсын спортын арбитрийн шүүхэд хандаад байгаа юм байна. Барилдаантай холбоотой маргаантай асуудал дээр олон улсын арбитрийн шүүхтэр 2 нэхэмжлэлтэй 2 хэрэг үүссэн байгаа. Нэг нь бол Мандах Нарангийн барилдааны шүүлт болвол дүрмийн дагуу яваагүй гэсэн нэхэмжлэлтэй нэг хэрэг Голландын өмгөөлөгчтэй явж байгаа. Нөгөөх нь 2 багшийн эрхийг хассан явдлын эсрэг холбооны бүгд найрамдах Герман улсын спортын шүүхийн мэргэжилтэн профессор өмгөөлөгчтэй бас нэг хэрэг явж байгаа. Энэ 2 хэрэг хоёулаа яг процесс нь эд явагдаж байгаа учраас өөр мэдээллийг бол хэлэх боломжгүй байна. Монголын чөлөөтөхийн холбооноос тухайн үед Мандах Нарангийн барилдааныг хянан үзэх ажлын хэсгийг шүүгч Сэрэтэр, Төмрбаатар, Басхүү, олон улсын эрх зүйч Лаасур нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажилласан. Улмаар ажлын хэсгийн гишүүд барилдааны шүүлт дүрмийн бус явагдсан гэдэгтээ санал нэгдсэн боловч шүүгч Төмрбаатар, Сэрэтэр нар гарын үсгээрээ баталгаажуулахгүй байгаа учраас ажил удаашрж байгаа тухай энэ үеэр ярьж байлаа. Зүгээр надад өгсөн мэдээлэлээр бол ажлын хэсэг дээр энэ дүрмийн дагуу шүүлт болоогүй гэдэг дээр ажлын хэсгийн 4 гишүүн дөрвөлээ санал нэгдээд энэ бичгийг боловсруулаад цааш нь дэлхийн чөлөөтөхийн холбоонд явуулах ёстой байсан боловч өдий болтол энэ бичиг явуулсан хэсэг нь мэдэгдэхгүй гэдэг шалтгаанаар ерөөсөө ажлыг удаашруулад маш их төвөгчрүүлж байгаа. Олон улсын эрх зүйч Лаасур гэдэг хүн бол гарын үсгээ зурсан, Басхүү шүүгч гарын үсгээ зурсан, Төмрбаатар, Сэрэтэр гэдэг 2 хүн одоо болтол гарын үсгээ зурхгүй байна. Монгол улсын гавьяа тамирчин Мандах Наран олон улсын спортын арбитрийн шүүхийн төлбөрөө энэ сарын 30-ны дотор төлөх шаардлагатай болоод байгаа юм байна. Түүнд 20 сая төгрөг хэрэгтэй бөгөөд улмаар тэрээр өөрийн Facebook цагаан хуудасаараа автомашина худалдах зар тавьжээ.